За хоромсоом нь генүүдийг агуулсан ДНК-ийн утаслаг гэсэн үг. Ген нь ДНХ дэх удамшлын нэгж ба тодорхой нэгэн уургийн кодуудыг агуулсан байдаг. За бодгол бүр хоромсоомын тоогоороо ялгаатай. За жишээлбэл хүн 46 хоромсоомтой байхад муур 38, морь 64, эрвээхэй 400 хоромсоомтой байх жишээтэй. Ингээд хоромсоомынхоо тоогоор зүйлүүд хоорондоо бие биесээ ялгагддаг гэж ойлгож болно. Хоромсоомын судалгааны түүхээс авч үзье. Эсийн ямар ертөнцөрт хоромсоомууд байдаг вэ? Харматин нь хоромсоом мөн үү? Хоромсоом ямар хэмээн бодисуудаас тогтох вэ гэсэн асуултанд энэ сэдвийг судалснараа хариулж чадах болно. 19-р зууны 80-аад онд гэрлийн микроскопын судалгаагаар эсийн хуваагдлын тодорхой шатанд бөөмд савханцар хэлбэрийн нягт хэсгүүд байгааг илрүүлж харматин гэж Флеминг гэдэг эрдэмтэн нэрлсэн байдаг. 1888 онд Валдеир гэдэг эрдэмтэн хоромсоомыг будагддаг бие гэсэн утгатай үг юм аа гэдэг анхны нэрийг бас өгч байсан. Хожим нь эс болгон өөрийн гэсэн хоромсоомтой боловч тэдгээрийн гадаад хэлбэр амьдралын мөчлөгийн янз бүрийн шатанд өөрчлөгддгийг тогтоосон байна. Хоромсоомын хэлбэр хэмжээ зүйл болгонд доктортой хадгалагддгийг мөн дээр дурдсан билээ. За тэгэхээр харматин гэж юу вэ? Хоромсоом гэж юу вэ гэдгийг тайлбарлая. Харматин гэдэг нь хуваагдаагүй эсийн интерфазын үед байгаа эс гэсэн үг. За бөөмийн үндсэн бодис юм аа. За бүтцэд нь ДНК, РНК, уураг, органик ионууд ордог. Бүтцийн хувьд гистон уурагтай нэгдэн ДНК-ийн утаслаг молекулыг бүрдүүлдэг. Хуваагдаагүй эсэд харматин нь нарийн утаслаг хэлбэртэй учраас гэрлийн микроскопоор харагддаггүй байгаа. За тэгэхээр хоромсоом нь харматинээс юугаар ялгаатай вэ гэдгийг харьцуулан судлая. Эс хуваагдах үед ДНХ эрчлэгдэн нягтарч харматин хоромсоом болж хувирна. Эсийн хуваагдлын өмнө ДНХ молекул хоёрчлогдсноор хоромсоом бүр ДНХ-ийн 2 молекулаас тогтноо. Эдгээр молекулууд уургуудтай нэгдэн эрчлэгдснээр нягтарч гэрлийн микроскопоор харагддаг болно. Мөн ДНХ-ийн 2 охин молекулууд тус тусдаа багцлагдан эгчтүү хроматидуудыг үүсгэн центромерээрээ холбогдно. За тэгэхээр харматин хоромсоом хоёрын ялгаанууд эндээс тодорхой харагдаж байна. За хоромсоомын бүтэц интерфазын бөөмийн бүдүүвчийг доор харуулсан байгаа. За тэгэхээр энд эсийн дотор бөөм, бөөмн дотор хоромсоом, хоромсоомн дотор генийг бүрдүүлж байгаа хэсэг нь ДНК буюу дезоксирибонуклеиний хүчил. За дезоксирибонуклеиний хүчил нь гуанин, тимнин, цитозин, аденин гэсэн азотлог суурьудаас тогтох бөгөөд эдгээр утаслагууд нь гистон уургуудыг хүрээсэн байдаг. За дараагийн зураг дээр хоромсоомын бүтцийг харуулсан байна. За жишээ нь хоромсоомын яг төв хэсгийг бидэхэд центромер гэж нэрлэх бөгөөд хоёр тишээ гарсан сэртэнгүүдийг теломер гэж нэрлэдэг. Хоромсоомын теломер нь зарим хоромсоонд тэнцүү байхад зарим хоромсоонд урт богино, зарим хоромсоонд мөргүү байх тохиолдолж байгаа. Интерфазын үед хоромсоом болон хроматидыг судлахад хялбархан байдаг учраас интерфазын үеийн бөөмийг микроскопоор
эрдэмтэд судалдаг байгаа. Хуваагдаагүй эсийн буюу интерфазын үеийн бөөмд хроматины эрчлэн нэгтарсан доктортой хэсгүүд байгааг гетерохроматин гэж нэрлэдэг. Энд байрлах генүүд идэвхгүй учраас транскрипц явагдахгүй. Бөгөөд уураг нийлэгддэггүй гэсэн үг. Эрчлээс сул хроматины хэсгийг эвхроматин гэнэ. Энд байрлах генүүд идэвхтэй учраас транскрипцийн үйл ажиллагаа явагдах бөгөөд уураг нийлэгддэг байгаа. Энэ хэсэг нь сул бодогддог. Хромосомын бүтцийг авч үзье. ДНХ-ийн 2 охин молекулууд тус тусдаа багцлагдан эгчтүү хроматидуудыг үүсгэх ба центромерээрээ холбогдож хромосомыг бий болгодгийг бид дээр дурдсан. Тэгэхээр центромер гэдэг нь эгчтүү хроматидуудын нийлэх цэг бөгөөд эсийн хуваагдлын үед хромосомуудын туйл руу хөдлөх хөдөлгөөнийг хянах үүрэгтэй байдаг. Хромосомын энэ хэсэгт хуваагдлын эрүүлийн утаслаг бэхлэгддэг байна. Тэгэхээр яг төвөөс нь хромосомын эрүүлийн утаслаг холбогдсон байгааг харж болно. Хроматин ба хромосомын химийн найрлага үндсэндээ ижилхэн байдаг. Жишээ нь ДНХ-ийн утаслаг 40%, уураг 60%, эндээс гистон уураг 40%, гистон биш уураг 20% эзэлдэг. Бага зэрэг эрх, өөх тус буюу липид, полисахар, металлын ионууд, мөн калий, кальц, магн, төмөр гэх мэтчилэнгийн эрдэс бодисууд агуулгаддаг байна. ДНХ нь удамшлын мэдээллийг агуулдаг материал бөгөөд уургууд бүтцийн болон зохицуулах үүргийг гүйцэтгэдэг байгаа. Эндээс ДНХ молекулууд гистон уургийг бүрхсэн байдал харагдаж байна. Хромосомууд морфолог болон хэмжээгээрээ өөр хоорондоо ялгаатай. Жишээ нь урт нь 0.2-оос 50 микрон, диаметр нь 0.2-оос 5 микроны хооронд хэлбэлцдэг. Тодорхой хромосомын хувьд хэмжээ нь харьцангуй доктортой хадгалагддаг байна. Хромосомын хэмжээ, хэлбэр эсийн митоз хуваагдлын үед өөрчлөгддөг гэдгийг бид сайн мэднэ. Пропазын үед нарийн хромосомууд эрчлэгдэн нэгтарч метапаз шатанд очиход бүдүүрч богиносон бүтцтэй болсон байдгийг мөн бид мэдхвлээ. Эсийн хуваагдлын үе шатуудад хромосомууд хэд хэдэн түвшинд эрчлэгдэн нэгтарч тодорхой бүтэц дүрсийг үүсгэдэг. Хромосомуудыг будахад уртынхаа дагуу ижил биш будагддаг байгаа. Энэ хэсгийг гетерохроматины хэсэг, гүн эвхроматин сул будагддаг гэдгийг мөн дээр дурдсан. Хромосом богиносох үйл явц 2 нанометр диаметртэй ДНХ-ийн молекул гистонтой нэгдэн нуклеосом хэмээх бүтцийг бий болгоно. Энэ үед ДНХ-ийн урт ойролцоогоор 6-аас 7 дахин богиносон байдаг. Энэ үйл явц нь 1400 нанометр диаметртэй метапазын хромосом болтлоо эрчлэгдэн 5 шат дамжиж явагддгийг дараах байдлаар томьёолсон байна. Нэгдүгээрт хромосомын эрчлэлтийн нуклеосомын төвшин гэж байна. Энд 11 нанометр голжтой, 6 нанометр өндөртөө бортгонцор октамер нь H2A, H2B, H3, H4 гэсэн 4 төрлийн гистон уураг тус бүрээс 2 буюу нийт 8 молекул агуулсан байдаг. ДНХ-ийн утаслаг нуклеосомыг 2 удаа ороож дараагийн октамерт шилждэг. Нуклеосомын түвшинд ДНХ молекулын урт 5-аас 7 дахин богино болдог байна. Үүнийг дараах зургаас харж болно. Дараагийн 2 дахь эрчлэлтийн түвшин нь
супернуклеосомын төвшин байгаа. Нуклеосомын утаслаг дахин эрчлэгдэнэ. Нуклеосом тус бүрийг H1 гистон уураг ойртуулан холбож баглаж өгснөөрөө 25 нанометр урттай мушга утаслаг үүснэ. Уг мушгаа нь утаслагын нэг эргэлтэнд 6-8 нуклеосом багтаадаг. Энэ төвшөнд ДНК молекулын урт 6 дахин багассан байдгийг харж болно. Хромосомын эрчлэлтийн 3 дахь төвшин бол гогцоо утаслагын төвшин байгаа. Энд супер нуклеосомын утаслагууд скэпфолд гэж нэрлэгдэх бага нуургуудад холбогдож олон гогцоо утаслаг үүсгдэг. Гогцоо утаслагын өргөн нь 300 нанометр хэмжээтэй байна. Хромосомын эрчлэлтийн 4 дахь төвшин бол гетерохроматины төвшин байгаа. Гогцоо утаслагууд гетерохроматины төвшин үүсгдэг. Энэ төвшингийн өргөний хэмжээ 700 нанометр байна. Хамгийн сүүлийн төвшин бол метафазын хромосомын эрчлэлтийн төвшин байгаа. Үүний өргөн нь 1400 нанометр хэмжээтэй болсноор төгсдөг байна. Хромосомын хэлбэр, төрс, тоо хэмжээг методын метафаз шатанд судлахад тохиромжтой байдаг. Энэ үед хромосом дээд зэргээр эрчлэгдэн гэрлийн микроскопоор харагдах төвшөнд очсон байдаг учраас энэ төвшний хромосомыг судлаж хромосомын бүтцийг дараах байдлаар томьёосон байна. Метафазын хромосом нь центромер хромосомын 2 мөр үзүүрэх хэсэг болох теломер зэргээс бүрддэг. Богино мөрийг бид нар P мөр гэж тэмдэглэнэ. Урт мөрийг Q мөр гэж тэмдэглэх бөгөөд P, Q мөр тэнцүү бол тэгшхэмт хромосом гэж нэрлэдэг. PQ тэнцүү биш бол хэвгийн хэмт хромосом. Q мөр нь урт, P мөр нь богино бол захын хэмт хромосом гэж нэрлэдэг байгаа. Зарим хромосом нь мөргүү байх тохиолдол байдаг бөгөөд центромер нь захтай буюу ийм центромерийг телоцентр хромосом гэж нэрлэдэг. Хромосомын үзүүр хэсгүүдийг теломер гэх ба энэ хэсэгт нийлэгжилтийн явцад хромосом богиносхоос хамгаалдаг ДНК-ийн өрмөц дистралал байдаг. Энэ нь янз бүрийн хромосомын үзүүр хэсгүүд нийлэхээс сэргийлэх үүрэгтэй. Үзүүр хэсгүүдийг алдах тохиолдолд хромосомын гажуудал үүсдэг. Хромосомын төрлүүдийг авч үзье. Бид хромосомын төв хэсгийг центромер, захын уртассан хэсгүүдийг бид теломер гэж нэрлэсэн байгаа. Тэгвэл нэг мөр нь байхгүй болсон хромосомыг бид телоцентр хромосом гэж нэрлэнэ. P мөр нь богино, Q мөр нь урт байвал акроцентр, тэнцүү байвал субметацентр, хоёулаа урт байх юм бол метацентр хромосом гэж нэрлэнэ. Хромосомыг дараах байдлаар ангилдаг. Биеийн хромосом буюу аутосом, бэлгийн хромосом буюу геносом гэж ангилах бөгөөд хүний хромосомыг жишээлэн авч үзсэн байгаа. Биеийн хромосом болох аутосом нь 22 хос гомлог хромосомоос тогтох бөгөөд нэг хос хромосом нь бэлгийн хромосом байдаг. Эмэгтэй хүний 23 хос хромосом нь гомлог, харин эрэгтэй хүний 22 хос хромосом нь гомлог, сүүлийн нэг хос хромосом нь XY буюу бэлгийн хромосом байдаг. Энэ зургаас харахад эхний 22 хромосом нь эрэгтэй эмэгтэй хүмүүст
адилхан байх бөгөөд хамгийн сүүлийн 23 дахь хоромсоом нь эмэгтэй хүнд XX, эрэгтэй хүнд XY байгаа нь харагдаж байна. За хоромсоом бол дараах дүрмтэй. За нэгдүгээрт зүйл бүрийн бодгол тогтмол тооны хоромсоомтой, түүнийг бид кариотип гэж нэрлэдэг. Жишээ нь хүн 46 хоромсоомтой, шимпанз 48, дрозопилла 8, арва 14 гэх мэт. За дараа нь хоромсоом хос хосоор байдаг. Хоромсоомод хэмжээ, центромерийн байрлал генээр ижил байдаг тул гомолог хоромсоом гэж нэрлэдэг. Тухайлбал хүн 23 хос буюу 46 хоромсоомоос тогтноо. За дараа нь 3 дахь дүрм нь хоромсоом нь өвөрмөц бүтцтэй байна. Нэг гомолог хоромсоом бусад хоромсоомоосоо хэлбэр, хэмжээ, агууламж, генийн бүрдлээрээ ялгаатай байдаг. За дөрөв дэх дүрм нь болохоор хоромсоом бүхэн хроматидээс тогтдог. Эсийн хуваагдлын S шатанд дэнхийн хуучин гинжнээс шинэ гинж нийлэгддэг байгаа. За 2019 оны D хувилбарын нэг даалгавар ажлыг за хоромсоомын бүтцийн хэсгийг дугаартаа нь зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно гэсэн байгаа. За тэгэхээр нэг дугаараар бид генүүдийг тэмдэглэсэн байна. За 2 дугаараар бид центромерийг тэмдэглэсэн байгааг харж байна. За 3-аар бол бид хос хроматидыг заасан байгаа. Тэгэхээр B хувилбар зөв байна. Даалгавар 2 хоромсоомын бүтцийн зургийг ажиглан тайлбарыг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно гэсэн асуулт байна. За тэгэхээр зургаас харахад нэг дугаараар бид центромерийг заасан байгаа. Тийм учраас нэгдүгээр багнаас центромер гэсэн хувилбарыг сонгохоор BCD 3 байгаа. За 2 тоогоор хоромсоомын мөрийг заасан учраас за B хувилбарын мөр зөв байна. За тэгэхээр центромер буюу хоромсоомын мөр. За 3 цифрээр дэнхийн молекулыг заасан байгаа учраас энэ мөр зөв. За 4 дугаараар хроматидыг тэмдэглэсэн байгаа учраас зөв хариулт B мөр байна.